Хай бүгдээр минь өдөр мэндийг хүргэе. За та нар маань зуны энэ аимшигтай халуун дулаан өдрүүдийг яаж чуухан давж гарч байна да. Өнөөдөр манай хотод бол 37 градус байгаа. Бүр үнэхээр амар халуун заяо. Би ер нь бол тийм амар хөлөрдөг хүн биш байхгүй юу. Тэгэхэд ингээд богонд явжсэн чинь миний ингээд хөлс ингээд эндээс уршиж исэн за. Тэгэхээр бүр үнэхээр аимшигтай халуун байсан. Тэгээ би ингээд сонирхоод хаяада Улаанбаатар ганц цагаарыг ороод хардаг байхгүй юу. За манай гэрийнхэн маань яаж байгаа бол ийж байгаа бол ямар халуун байгаа бол гэж хаяа хардаг. Тэгсэн чинь өнөөдөр бас Улаанбаатарт 31 градус байсан байлээ. Шөндөө 20 градус гээд бас нэлээд ерөнхийдөө халуун. Тэгээд энэ Германы ийм халуунчин бүр ингээд миний хувьд ингээд бараг 45 градус орчим юм шиг ингээд мэдрэгддэг заяа. Бүр аимшигтай халуун ингээд ийм бөхчм халуун ямар цалих байхгүй заяа. Тэгээд энэ халуунд арайч өгөөж нэг сургуулиасаа гараад гэртээ хурж ирлээ. Тэгээд өнөөдөр би шалгалтандаа бэлдэж яахгүйгээр ингээд ойроо доног бүр ингээд дандаа шалгалт гэж явцсан болохоор тархи маань ингээд жоон хүлээж авах чадвар маань багасаад байгаа болохоор өнөөдөр нэг өдөр ингээд амраад тэгээ амарч байгаа үедээ бичлэг хийж бодлоо. Тэгээ би бичлэг хийхдээ үнэхээр өөр амар туртаа байдаг болохоор энэ маань ингээд миний тархины маань ингээд жоон амралт болчихдог байхгүй юу. За тэгээд би өмнө нэг ингээд түүхүүд ярьж өгсөн бичлэг хийсэн шүү дээ. Тэрийг өргөжлүүлэе гэж бодлоо. Тэгээ би Facebook дээр нэг ийм пост харсан. Найзтайгаа найзлахаа болсон шалтгаан чинь юу байсан бэ гэдэг ийм пост байсан. Тэгээд тэрний доотлолт нийтдээ 190 комент байна лээ. За би тэгээд энэ хүмүүс ер нь найзтайгаа яагаад найзлахаа болдгийм бэ гэдэг талаар ингээд сонирхоод тэгээд та нартай уншиж өгөө. Тэгээд бүгдөө эхэлцгээе. За нэгдүгээр бичсэн комент юм байна. Бодоол байхад би хэрэгцээ байсан штэ. Хэрэг гарахаараа л сүйд мэд. Ер нь бол найзч биш байсан байна лээ гинэ. Тийм ер нь тийм хүн найзууд байдаг те яг хэрэн гарахаараа талгалгаад мөнгө төрөө зэглээл тэгээд баг мөнгө зэлчихээрээ тэрийг өхөө мэдгүй те алга болчихдаг тийм найзууд байдаг те. Тэгээ тийм найзуудаас баг ингээ холдчихсэн доо ингээд зүгээр заяо. Гэтэ найзууд би биндээ туслах гоё штэ те. Тэг ингээд өвөөтэй аваатай ингэж байгаад те хин минийхээ хэцүү үед нь ингээд тусалж маслаад байж үл зүгээр л. Гэтэ ингээд байнга л гарахаар залгаал тэгэл алга болчоод мөнгө төрөө зээлчээл бас таг алга болчоод араасаа гуйлгуулж аваал гэдэг тийм хүн найзууд байл бас ядаргаатай л да. За дараагийн комментиг уншицгаая. Хатаархуу зангаас нь болж нөхөрлөл дууссан тохиолдол бас зөндөө бий. Би зүгээр л амьсгалаад амьдарч байгаа минь зарим хүмүүст их хэцүү. Дутууг нь мэдрүүлээд байдгийн болов уу гэж би бодсон. Цаанаасаа л хатаархуу харц зан авир хин нэгэн залуудаа танилцлаа гэхэд тэр залуу руу шууд хандарч харцдаг гэдэл сайн сайхан гог төсөж чаддаггүй. Муу явж байвал найзлах гээд байгаа юм шиг. Ваас. За энэ найз залуу молог хараад хандраад байдаг найзууд бол үнэхээр red flag шүү заяо. Улаан тугийн. Найзтай одоо яах гэдэг тийм би одоо найзтай тийм сэтгэл төрүүлж хүй гэдгээс бас амар айдаг заяо. Ер нь найзуудынхаа нөхөр мөхөртэй тэгж хамт байхаар бол ер нь тийм яана тийм сэтгэл төрүүлж хүдэ гэж бас айгаад бие ингээд боловсон авч явах хэрэгтэй шүү дээ эмэгтэй хүмүүс чинь. Муухай шүү дээ. За тэгсэн чинь энэ комментний доотлолт 2 хариулт ирсэн байна заяо. Чамайг хурцалдаг найз байна. Энэ одоо яг хурцлж байгаа юм уу? Мэдгүй. За дараагийн коммент нь олон дахин ашиглуулсан мэдрэмж. Хэрэгтэй үедээ л надтай холбоо барьдаг миний хэцүү үед миний хажууд байдаггүй гинэ. За дараагийн коммент. Байнга сэгсэрч сааж өглөө өдөр орой үргэлж юм гуйна хүүхдүүдэд харуулна хоол ундан даалгана сүүлдээ бүр хулгайлж аваад тэгээл тонилгосон доо гинэ. Oh my god. Гэтэ ингээд байнга ингээд хүнээс юм гуйхаар хүнд ийм санаа зовох сэтгэл гэж байдаг шүү дээ тий. За би энэ найзаасаа нэг 2 3 удаа авсан шүү. За одоо бас асуужвал арай муухай юм даа гэдэг ч юм уу тий. Хүнд нэг тийм сэтгэл байдаг шүү дээ тий. Зарим хүмүүс тийм сэтгэл байхгүй бүр үнэхээр амар шир бас байдаг л та. Окей. За дараагийн комментиг уншъя. Хугацаанд дууссан юм байлгүй дээл гэж бодож байгаа. Сонин шалтгаанаар хэрэлдээд салсан да КК. Өөрийнх нь дургүй хүнийг ярьсны төлөө шүү. Тэр хүн ч гэсэн бидний нөхөрлөдөг хүн байсан штэ уулна. Жил өнгөрөх тусам тунаад үлдэж байна да хэдэн найзууд минь. Хүү гашуу тохиолдоход өвчин зовлон ирэхэд л мэдрэгдэг дээ гинэ. Тэгтээ одоо бас зарим юм нөхөрлөл хүмүүсийн төрөл гэж байгаа. Жишээ нь хэмээл би заяо. Би ингээ хизээж хүн лүү эхэлж холбоо барьдаггүй. Манай гэрийнхэн байна уу, манай дүү байна уу, манай найзууд байна уу, ажлын газрын хүмүүс байна уу тий. Би хизээж хүн лүү ингээ за юу байна да энэ төр гэд асуугаад бичиж чаддаггүй заяа хайр дурлалын асуудалтай ч гэсэн.
Яг Паскалтай одоо л бичил явж байгаа л да. Хамт амьдарч байгаа юм чи угаасаа. Тэгтээ би ингээ хизээч хүн лөө эхэлж ер нь за юу хийж юм? За юу байна? За уулзах уу гэдэг ч юм уу те. Тэгж үрс чадахгүй байхгүй юу? Тэгээ хүмүүс над руу ингэж холбогдоод тэгээд би өөр ингээ уулздаг заяо. Тэгээ энэ миний бол ямар нэг юм дутагдaltaй тал, миний одоо хүртэл хөгжүүлж чадаагүй байгаа нэг юм дутагдaltaй тал. Ийм найзуудаа бас ер нь ойлгочиход зүгээр ах гэж би боддیں۔ Миний ингээ бодог зүйл бол би хүнд төв болоод яах вэ гэж боддог байхгүй юу? Тэгээд энэ талаараа би бас найзуудтайгаа ярилцаахгүй юу? Тэгсэн чинь Паскал намайг наадах чинь буруу чи ингээд хүмүүс рүү ингээд ярьж бай чамд ингээд харилцаа холбоо чухал мухал гэд би болохоор ингээд өөрийгөө ингээд жаргалтай байлгаад өөртөө байгаа ингээд амар сурцсан. Тэгээд хинтээ одоо найзууд руугаа ч юм уу те төрүүлээ ингээд биччих ерөөс чаддаггүй ерөөс ингээд сураагүй юм байхгүй юу би. Тэгээд энэ тал дээр би бас ингээд ажиллах хичээж байгаа. Тэгтээ бас болохгүй байгаа л да. Тэгээд иймэрхүү найзуудтайгаа бас ер нь ойлгож ивэл зүгээр хаа гэж боддог. Тэгтээ би хэцүү тохиолдсон ч гэсэн хэлдэггүй л дээ. Ганцаараа л гэл байж идэг. Тэгж байгаа л дараа нэг манай өөр нэг найз уулзсан гэл уулзсан үед л тэрийг ярьдаг байхгүй юу. Тийм байна. Танд дундаас тийм хүн байгаа юу? Байвал комент чүрээ. За дараагийн комментиг уншицгаая. Нэгэндээ томроод эхлэхээр харьцах сонирхолгүй болдог доо гинэ. Нэг жоох мөнгөтэй төвөрхтэй болоод ч юм уу те тэгээд ирэнгүүтээ нэгийг ингэ доош нь хийгээд байсан болов. Тэгээд байлаас муухай те. Гэхдээ бас ингээд хоёр найз байжлаа. За ингээ нэг нь бүр үнэхээр ингээд сайжраа дээшлээд явцсан. Тэгээд тархиныхын төвшин ч гэсэн өөр болоод ирдэг. Тэгэнгүүт нөгөө хуучин ажиллажсэн найзуудтайгаа тархины хувьд ингээ огтлцохгүй болоод ирэхээр бас ойлголцохгүй болоод ч юм уу те бодож сэтгэж байгаа юм нь өөр болоод ирэхээр бас ойлголцохгүй болоод ирдэг баг. Гэтэ тэглээгээд нэгэндээ томроод доёолоод байх муухай л да. Дараагийн комментиг бүгдөө уншицгаая. Ер нь бас ажиллаад байхад найзууд өөр сэтгэлгээ өөр төвшин зандатай болчоор найзлахаа болдог юм шигэ. Энэ миний түрүүний юм ярьсан биш. Нэг сайн болоод дээшлэхээр зарим нь харьцгаа болно. Харин нэг явж байгаад муудвал бас л зарим нь найзлахаа болно гэсэн байна. За дараагийн коммент. Үнэхээр миний нөгөө ихэр юм шиг л эргэлзээгүй миний талд бат зогсдог найз минь их хачин авир аршин гарах болсон. Огт өөр хүн болчихсон. Мэдээж хүн юм ч өөрчлөгдөн. Надад дандаа миний найз байх өртөөч биш гэж бодож бас өмнөх шигээ харилцаагаа хадгалах гэж их хичээсэн. Их ч бодсон. Шалтгаан олохгүй их гайхаж би сүржигнээд байгаа байх гэж ихч гайхсан да. Хамгийн сүүлд нь тархиа амраах шийдэл олсон зүгээр л атаархал байсан. Байж та. Шалтгаан олохгүй их гайхаж би сүржигнээд байгаа байх гэж ихч гайхсан да. Хамгийн сүүлд нь тархиа амраах шийдэл олсон нь зүгээр л атаархал байсан. Өөрийнхөөрөө байж бусдад таалагддагт сэтгэлийн тамд биш энгийн тавин амьдарч байгаад хэл гэснээ хэлж чаддагт өөрийгөө чөлөөлж дураараа жаргах гээд чаддаггүй болохоороо давчиддаг юм байна гэж бодох болсон доо. Тэгж бодох шалтгаан бол харин ярьж барахгүй их бий. За яараа энэ эмгтэйг ингээд өөрийнхөөрөө байдаг ингээд хэлэх гэснээ хэлцдэг ер нь ингээд дураараа мураараа байдагт тэр найз нь атаархдаг гэж бодоод байгаа юм биш үү нэмэгтэй тэгээд ер нь найзлах болсон юм шүү. За. Дараагийн коммент нэг эрэгтэй бичсэн байна. Автомашины осолд орсны дараа толгоон гэмтэлтэй болоод удаагүй найзуудын хүрээлээс баг багаараа нэгдсэн даа гинэ. Хөөе энэ ямар муухай юм бэ? Яг иймэрхүү том тийм өвчин байвал эднэр дээр нь тий очиод нэг удаа тусалж мэлцэж ер нь бол гимгүү штэ тий. Ягаад тэгэхээр нөгөө ийм өвчтөе зовлонтой үед нь ирж байгаа хүмүүс үнэхээр хүний сэтгэлд бол үлддэг байх гэж би боддог. За нэг ханиад минь төрцөнтэй энэ бол ингээд хэрэггүй л дээ. Үнэхээр амар том юм болсон байж автомашины осолд орсон байж тий. Гэхдээ бас ажилтай төрөлтэй хүмүүс байвал байнга эргэж очиодоос олж чадахгүй штэ тий. За тийм байна. Дараагийн коммент. Ер нь найз гэж байд юм уу? Нөх найз нөхөд гэж хөөгд байдаггүй штэ. Гэт инээж байгаа эможи байна. Нөгөө юм уйлж байгаа эмэж байдаг шүү дээ. Юм хаа гэсэн. Гэхдээ ер нь хүмүүс найзууд ер нь бол нэг 25, 26, 27 хүртэл бол үнэхээр амар сайн найзлах байх гэж боддог. Тэгээд хинээсээ хүүхэд гаргаад гэр бүлтэй болоод ирэхээр амьдралын явцаар угаасаа харьцах нь багасаад тий өөртөө хувийн амьдралдаа анхаарлаа зориулаад
ажилдаа бас ингээ анхаарлаа зориулаад ирэхээр яалтчгүй найзуудын харилцаа ингээ багасаад ирдэг бах. Тэгээд хүүхдүүд нь том болоод карьер нь ч гэсэн ингээ доктортой болоод ирэхээр эргээд ингээ уулзаад аягүй гоё болдог юм шиг надад санагддаг. За дараагийн комент. Өдий олон жил найзалж чаад хүний үгээр үг хийгээд бүр гайхсан гэж ингэж бодохоор найз биш л байсан юм шиг. Юуны төлөө одоог хүрсэн зүгээр л харьцмааргүй тэр чигтээ алга болгоё гэсэн байна. Окей. За дараагийн комент. Амьдралынх нь өрсөлдөгч нь би байх үед анзаарах тусам аймаар шүү. Муухай байхыг минь өвдөхийг маань, ядархийг маань, хил аманд өртөхийг маань, бүхэл үед ядран доройтхыг маань хүлээж гитэж явдаг нь юутай харамсалтай. Юу ямар амар муухай юм бэ? Ийм найз гэж байд юм уу? Манай найз доройтосоо гэх тэгээд доройтчингууд нь тэн дээр ингээ баярлаад байдаг тийм найз гэж байд юм уу? No. За дараагийн комент. Эхэндээ яагаад генет алга болсныг гайхаж байлаа? Бүр сүлд нь хуурамч хөнгөмсөг байсныг нь мэдсэн байдгийн. Одоо таарахыг хүсдэггүй ч аргагүй шалтгаанаар таарах шинжтэй. Мэндийн зөрүүтэй л байдаа гэж бодож байна да. Найзалж хагаад найзлахаа болтон найзтайгаа тааралд бол амар эвгүй байхад хий. Одоо миний оюутан байхдаа найдалдаг гэсэн хэдэн найзууд байдаг гэсэн аахгүй юу? За хэдүүлээ байдаг лаа. Зургуулаад олуулаа байдаг гэсэн баха. Тэгээд ажил дээр оюут сургуулаа төгсөөд бүгдөө ингээд ажил дээр гараад тэгэл нэг хэсэг эхний нэг жил мөр амар уулздаг гэсэн аахгүй юу? Тэгж жагаад манай ажил ер нь бол амар ажлын ачаалттай байлдаг гэсэн. Би бүр ажил мэдэл дээр хондог гэсэн аахгүй юу? Тэгэл уулзах замаа ерөөсөө олдохгүй. Тэгээд нөгөө октоодынхаа групп чатыг нь бас уншиж амжихгүй. Тэгээд нэг нөгөө амар тэр чинь 6 7 октод байгаа болохоор айгүй хэм бичин дээр чатан дээр тэг ингээ байнга notification ирээд ахаар ажлын явтад тэр ингээ төвхтэй. Тэгээ би нэг өдөр ингээд дууг нь хаацсан байхгүй юу. Тэгээ дууг нь хаацсан юм болохоор тэр ч ихтэй ингээ мартсан. Тэгээ ер нь ингээд орж хараханч багсаад хариу өгөхөнч багсаад ирсэн. Тэгээл нэг өдөр харсан чинь намайг группээсээ хассан байсан. Тэгэл би заа гэж бодоод бүх найзуудаа unfriend хийжсэн. Тэгэхдээ яг тэр мэдсэн өдөр бишэлтэй. Тэгээд намаа ингээд ажилтай завгүй байхад ойлгохгүй байна гэж бодоод тэгээд тэр цагаас хойш ерөөсөө холбоогоо тасалсан. Тэгээд саяхан нэг 3 билүү 4 сарын өмнө тэр найзалдаг байсан найзуудын маань нэг группийн охин над руу инстаграмаар найз үсэлт явуулж исэн. Тэгээд би найз үсэлтийг авсан. Тэгээд би бас хаяа бодсон шүү дээ тэр найзуудтайгаа ингээд тааралтгаар ямар авах вэ гэд. Тэгтээ зүгээр сайн уу юу байна да дараа гэд өнгөрөх гэж боддог. Ягаад тэгэхээр бид нар ч одоо ингээд том хүн болчихсон шүү дээ. Юм ихсийг өөрөөр боддог болчихсон. Болохоор гэж ер нь л боддог. Гэхдээ найз болох эргээд тэ бүр ингээд сайн найз болох хэсгийг бол сайн мэдгүй байна. Тэгээд манай 10 жилийн нэг найзалдаг 3 найз маань байдаг. Тэр 3-тайгаа бол би одоо хүртэл найзалдаг. Тэгээд ингээд өдөр шөнөгүй ингээд харилцаатай бас ингээд байгаад байдаггүй. Хаяа л нэг бичиж орж идэг заяа. Тэгээд Монголд очихороо уулздаг. Тийм байна. Тэгээд ер нь найзуудтайгаа тэгж байн харилцаатай байх бас ер нь бол миний хувьд амар хэцүү заяа. Ингээд энерги амар шаардаад байгаа юм шиг санагддаг за. Би эсвэл нэг тийм эмгтээлэг энергитэй хүн биш ч юм уу мэдгүй. Би ээж авраагаа хүртэл эхэлж бичдэггүйгээ боддоо амар хачмаад тээ. Би хаяал бүр үнэхээр 3 сар 4 сар маар яриаггүй байвал за нэг гэрээр юу байгаа юм бол доо гэж нэг ярьдаг. За би дүүрэг бол бичдэг. Өөрийнхөө жижигэн дүүрэг 12 настай дүүрэг 13 настай дүүрэг. Тэгээд тийм байна. Окей, дараагийн комент. Хит их ашиглуулад байгаагаа мэдрэх хэрэгтэй үедээ л ханддаг тэр хүн сайн сайхан хүсэж тусалж яаж байгаа бол гэж өөрийнх нь оронд өөрийгөө тавьж санаа тавьж халамжилж байсан ч тэр хүн хизээч миний оронд өөрийгөө тавьж бодох битгий хэл харин ч эсрэгээр хорлож мэдсээр байж муухай хэлдэг байсан. Сэтгэл хөндүүртэй байсан болохоор цаашдаа төвчлгүй зүгээр л тусынхаа замыг хөөе гэж хэлээд сүүлийн удаад захиа төрсөн өдрийн бэлэг өгчгөөд одоо найзлахаа болсон ч ардуур үргэлж муулж хүмүүст худал ховж ив тарааж өөрийнхөө талд хүмүүсийг оруулж бусдад сайн хүн намайг муу хүн болгох гэж оролдож байгааг би харсан гинэ. Хойнди. Нүсийн араар муу ярьж явах муухай да. Ховж ив тараагаад явах. Окей. За дараагийн комент. Намайг 2 хүүхэд төрүүлчээд яг хэвээрээ үрчлээж тогтоогүй байна гээл ер нь хандлага нь шал сонирн болоод эхэлсэн дээ. Муу муухай гундаж обол надтай дотн найзлсан царай гаргасан хэвээр үлдэх байсан болов уу гэж боддгоо гэсэн байна. За дараагийн комент. Хувийн үзэл бодлыг дэмждэггүй, хүндэлдэггүй, ойлгодоггүй гэсэн байна. За дараагийн комент. Сайн найз гэх нэрийн доор бүх юмыг нь ойлгоод хүлээцтэй төвчээртэй байдаг байлаа. Эцэс үлдэн нэг мөг үлгөөс болоод 13 жилийн хүртэл үгүй хийсэн дээ. Түүний сонголт учраас юу ч
хэлж чадаагүй. За битсэн хүн нь эмэгтэй хүн байна заа юу. Тэгэхээр нэг мөг гөлгөөс болоод гэдэг нь бодвол тэр эмэгтэйгийнх нь найз залуу ч юм уу тийм л хүн байсан бололтой байдаг доо. Гэхдээ та нар ер нь яах вэ? Сайн найзаагаа сонгох уу? Хайртай хүнээ сонгох уу? Хин хүмүүс бол хэлэх бах хоёулын ингээд аваа явнаа гэж тий. Гэтэ яг тийм сонгох шаардлага гарвал яах вэ? Дараагийн комент. Нөхөртэй маань нийлсэн дээ гинэ. Хүүдий. Йоо ямар заваа юм бэ? Найзынхаа нөхөртэй нийлнэ гэж ямар балиар гутамшиг юм бэ тий. Нөгөө Монголд байдаг хэн байна? Дуучин Эрдэнэ чимиг болд тэгээ нөгөөт нь юм блэ? Нөгөө хар устэй мөнгөн юм блэ? Мөнгөн цэцэг блүү? Тэгээ нөгөө Эрдэнэ чимиг болд хоёр чинь ингээд ихнэр нөхөр байж гисэн штэ. Тэгээд Эрдэнэ чимиг мөнгөн цэцэг хоёр чинь ингээд хоорондоо амар сайн найзууд байжгаад тэгсэн чинь нэг мэдсэн чинь мөнгөн цэцэг болдтой суцсан тий. Амар муухай газ. Тэгээд эрэгтэй хүн ч гэж эрэгтэй хүн. За дараагийн комент. Зүгээр өөрөөс гардаг сэтгэл тэр хүмүүсээс гардаггүй болохоор их урам хугардаг юм байна лээ гинэ. Гэхдээ хүнд тэгж тусал одоо сэтгэл ингээд хүнд өгж байгаа шүү дээ чи. Тэрний хариуд ингээд юм хүлээгээд байдаг бол тэр бол яг чинээсээ гарч байгаа сэтгэл бол биш баха. Тэгвэл тийм хүнээс хариу нэхэж юм хийсэн юм бол угаасаа димийл баг л тоо. За дараагийн комент. За энд маш их урт комент байна. Маш олон зүйлээс болсон. Би өөрөө хүнд маш их сэтгэлээсээ ханддаг болохоор төвчээр минь тасарсан юм болов уу да. Нэгдүгээрт зөвхөн миний хэрэг гарсан үед л надтай холбоо тогтоодог. Намайг зүгээр л ашигладаг байсан байна лээ. Хизээч манад ирээд хоолунд идэрэ гэдэггүй. Зөвхөн танаад очин агаардагаар нь хоол хийгэрэ бла бла бла. Ингээ гайхаж байгаа юм уу чи. 3 дугаар би тэдэнд сэтгэлээсээ ханддаг байсан ч тэд миний төрсөн өдрөөр минь хөргөгч үгүй. Сэтгэлгүй тийм найзууд надад байсан. LOL. 4-т нь амжилтаа нуудаг. Би тэрнээс нь хоргоох гэж байгаа айтай ханддаг. 5 дугаарт нь миний амжилтанд баярлдаггүй. 6 дахь нь завгүй мөнгөгүй гэж байн хэлдэг. Гэтэл завтай уцаараа тоглоод байж идэг байсан. Ахахахаха. Бичээд байл зөндөө гомдол надад байна уу? Намайг найзаа гэж боддоггүй хүмүүсийг би хэтэрхий их хайрлаж байсан байна лээ. Одоо бол ухаарсан. Намайг хайрладаг хүмүүст л үн цэндээ цаг хугацаагаа зарцуулах ёстой гэсэн байна. Юу эцэг амар халуун болж байна одоо за. Нэг балга ус уугах юм. 20 минутын өмнө лөө 15 минутын өмнө хийсэн мөс ингээ хайлтсан биш энэ дотроосон. Окей. Дараагийн комент. Жаахан мөнгө хараад ихэлсэн чинь нийлдэг найз нь жаахан мяа харагдаад байсан юм байлгүй. Мяалаал баян хүмүүнтэй суу чанартай ам хэрэглэж өмсөж зүү өдр гээл байхаар нь найзлахаа болсон доо. Уг нь дөнгөж 20 нас гараад явж байсан штэ тэр үед хаа гинэ. Тийш тий. Ер нь 20 настай үед хүний тэр брэнд өмснөө байна уу? Үнэхээр хамаагүй штэ тий. Баян хүмүүнтэй суу чанартай ам хэрэглэж өмсөж зүү. За дараагийн комент. За энд бас 3 юм бичсэн байна. Нэгдүгээрт нь хол зайнаас болоод уулзах нь багасаар байгаад сүүлдээ чат бичгээч байсан доо. Тэгээд ID дагалцдаг нэгэн болчихсон байсан. Нэг л өдөр намайг unfollow хийснээр remove хийгээгүй байсан юм да. Хахаха гэнэ. Өөрийг нь unfollow хийчихэнгүүтээ өөрийнхөө follow list-д байлгалдсан юм биш үү тий. Холцээ. Угаасаа тийх бах уу. Тэгээ манай бас нэг найз байгаа Оюка гэд найз маань монголч чороо бичсэн уулздаг тийм хаяа да яаж ингэ ярьдаг. Нэг найз маань бас байгаа. Ингээл хаяа да харилцаал өнгөрлөдөг. Тэгээд найзад юу ингэ байн холбоотой байгаад хэрэггүй гэж миний бодол шүү. За 2 дугаарх нь. Үнэхээр гутран хүн байсан. Ингээд цуг хамт байгаад бахаар би ч гэсэн сэтгэл санаагаар ингээд унаад амар гутран болоод чаддаг юм а ч гэсэн чадахгүй байгаа юм шиг болцсон байсан гэж байна. За 3 дугаарх нь би зүгээр л дутуугийн мэдрэмжээ нөхөөд хин нэгэнд би энээс илүү гэж харагдах гэж намайг хажуудаа байлгаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд эхэлсэн. Энэ бол зөндөө юм байгаа уу бодогч юм биш. Орон зай бөглөгч баймаргүй байсан. Чи миний цорын ганц сайн найз болохоор би чамайг юу ч хийсэн уучлна. Энэ үг хамгийн дарамттай мэдрэмж төрүүлсэн нь. Toxic
relationship гэдэг шиг toxic friendship гэж бас байд юм шүү найзуудаа. Улаан тугаа харах юм бол хурдхан шиг цухтаачж байгаарэ гэж байгаа шүү дээ. За дараагийн комент. Манай найз архичин болсон гэж байна. Аха. Үг дуугүй таг болоод яаснаа хэлэхгүй байхаар хинч холдсон штэ гинэ. Энэ бол одоо баг миний ситуац явж байна гэж. За дараагийн комент. Дөрүүлээ байж байгаад гурлаа найзалдаг болсон. Нэг нь найз залуутай, нөгөө хоёр нь хүүхдтэй болсон юм. Найзлахаа болсон хүмүүс ганц бие. ККК. Өөр шиг нь ганц биеэрээ байгаад хам чуудаад аялал зугаалаад явах бастай байсан юм шиг байна лээ гэж байна. Дараагийн комент. Байн ууй гэдэг байсан юм аа. Ха. Уухаар л заллахаа дуулзуулзаа гэдэг бол бас илээ л та тий. Хүнд ингээд сонир мэдрэмж сүүлж бас за энэ надтай угаасаа уух гэж л уулзсан юм гэж. Хэдийгээр тэр ингээд гоё ч гэсэндээ тий ингээд хамт уугаад ингээд суугаад тий хамтдаа ингээд стрессээ танилцаад гоё байгаа ч гэсэндээ байн уух гэж уулзах бол дэмий. За дараагийн комент. Түүний хин нэгэн танихгүй хаягнаас доромжилсан гэдэг. Тэр намайг гэж бодсон. Яагаад гэвэл доромжилсан чат нь хэ үсгээ КХ гэж битсэн байсан бөгөөд тэр үед ингэж бичдэг зөвхөн намайг байсан гэж тэр үзсэн. Ингэж би гүтгэгдэж билээ гинэ. Хөөр хідүү ямар хэцүү юм бэ. За. Яг хэцүү үед минь ойлгоогүй. Эмнэлэгт байхад залгаад эход харуулах гэд утсаа авч чадаагүй. Тэгэл буцаага заалгасан блог хийсэн байсан. Би юу буруу хийснээ мдээгүй гинэ. За энэ бол арай хөө ийм амар төвчөргүй байна гэж байсан. Ганц залгахад утсаа аваагүйхын төлөө блог хийсэн ч байгаа шиг тий. Дараагийн комент. Сайхан найз минь холоос хол ирэхгүй явсан даа гэсэн байна. Үнэхээр харамслаа тий. Амар гоё ойлгодог найзтай байжсэн чинь найз нь тэгээд өнгөрчүүл тий. Окей. Дараагийн комент. Сонирхолгүй болсон гинэ. What? Хүмүүсийн харилцаа яаж сонирхолгүй болох вэ? Найзуудын энэ донд ялангуяа. Окей. Дараагийн комент. Нүүрэн дээр минь инээж ардуур минь муулах гинэ. Йоо, гэхдээ ийм хүмүүс амар олон байх нь те. Найз гिचэл найзаагаа тэгээд өөр хүмүүст муулал явааддаг. Дараагийн комент. Зовлон тойчхоор нь амьдралд нь хэрэг болох юм гэж бодоод мөнгө зээлүүлсэн. Зээлсэн мөнгө өгөхгүй болохоор нэгсэн чинь нарийнда хатсан харамч муу хүн болсон доо. Хэд нэхэж үзээд мөнгөө найзтайгаа хайсан. Амжиргаагаа хангаж чадахгүй хүн найзч болж чаддаггүй. Хариуцлага бусдыг бодох талаар юу ч мэдэхгүй юм байна лээ. Ашиг хэрэглээ танил талаар л найзлаад байх шиг. Йоо, халууцаатай шүү найзаа. Манай гэрт одоо хэдэн градус байгаа? 29 градус гинэ. Гэрийнхаа энэ хамаг юмнууд ингээд доош нь буулгацсан байхад л амар халууцаад байна. За энэ олон дундаас би үнэхээр нэг гоё комент уншчлаа. Хаа очиж сайхан найзууд та даа гэсэн байна. Ее. За энэ нэг амар Монголд амар түгээмэл үзэгддэг үзэгдэл байна. Найз залуугаа өмөөрч хэрэлдээд тэгээд найзлахаа болсон доо. Хамгийн амар нь салж сарнихаараа залгаж хилдэг. Тэгээд өмөөрөөд битгий нийл гэхээр очоод нийлждэг гинэ. Энэ ер нь нэг эмэгтэйчүүдэд тохиолдог нэг юм феномен юм шиг байгаа тий. За дараагийн комент. Өөрийнхөө тухай үргэлж ярьдаг. Би баараг сонсогч хийдэг байсан. Намайг юм ярих гэхээр огт тоодоггүй. Яриаг маань таслаад өөрийгөө л яриад байдаг байсан. Тэрний л амьдрал сонирхолтой юм шиг байгаа. Хүй тийм хүмүүс байдаг тий. Ерөөсө хүний амьдралыг амар сонсдоггүй. Тэнгүүтээ бас хүний ингэ ярилдаггүй өөрийнхөө л зовлон гэж яриаддаг тий. Тэнгүүтээ өөрт нь тохиолж байгаа зовлон л яг хорвоо дэлхийн хамгийн аимшигтай зовлон юм шиг. Тэгээд зөрүүлээд ингээ би өөрийнхөө зовлон болон ярихаар чиний надад чинь баг юу ч биш. Надад тохиолж байгаа зүйл амар гэд хүний зовлон ингээ доош нь хийх гэдэг ингээд хүлээж авахгүй тий. Би ч гэсэн ингээд бас хүнд зулгоо хүлэн зөвшөөрлөчмээр л байгаа штэ. Тэгэхэд тий ингээд өөргөө л яриад байдаг. Харилцан ингээд сонсож чаддаггүй тийм хүмүүс бас байдаг тий. Дараагийн комент. Нэг комент. Ээжтэй нь үерсэн чинь гинэ. Юу яриад байгаа юм бэ? Найзынхаа ээжтэй нь үргэлж байгаа юм уу? За нэг дараагийн урт комент байна. Одоо цагт найз гэлтгүй хамаатан садан ялгаагүй бүгд биш ихэнх нь тийм болсон санагддаг. Ахаа ихтэй тэдэндээ өрг байна уу? Ахын дүү хичийн дүү тэрийг нэг ингээд хийгээд өгөөж
гээд хар бор ажилд нь явна. Буцаагаад амьдралдаа нөгөө хүмүүсээсээ ганц юм гуйж үтсэн чинь хүмүүс чинь өстө нөө байд юм бэ лээ штэ. Урдаас шууд хэдийг өгөхийн гэх жишээтэй. Сая Камертоны Эба подкаст дээр хэлсэн байсан. Одоо цаг үеийн хүмүүс ихэнх нь мөнгө төгрөг хэрэглэн дээр нөхөрлөдөг болсон. Яалтчгүй үнэн л дээ. Манай нагцын нөхөр хамаатан садан дундаа нэлээд биелэгж найз нөхөд хамаатан садан гэр орноор нь их орж гарч цугланаа. Нэг хэсэг мөнгийг өстой хайр наргуу цацсан. Одоо дампуураад ухаан хоосон болсон. Сая тэгээд нагцын нөхөр нь өнгөрөөд нөгөө олон анд найз нараас нь хүн байгаагүй штэ гинэ. Мухай энэ. За ингээ комментууд маань дууссан байна. За одоо энэ 190 комментын дотроос би сая ингээ хэдийн уншлаа штэ тий. Энэ дотроос миний ойлгож авсан нэг хэдийн юм болвол нэгдүгээрт найзууд нэгнийхээ араар аягүй их муулж явдаг юм байна. Тэгээд нөхөрлөхөө болд юм байна. Худлаа ингээд найз гэж явж байгаад өөр хүмүүстэй нийлж найзаагаа ингэж их амар муулаад тэгээд тэрнээс болж салах шалтгаан их болдог юм байна. За хоёрдугаарт найзаагаа их ингээд доош нь хийгээд байд юм байна. Тэгээд доош нь хийж ингэж өөрөө ингэж сайхан болдог ч юм уу те. За тэгээ гурав дахь нь болохоор ер нь ихэнх хүмүүс амжицсан байж тээ. Би ер нь хэрэгцээ лээсэн байна лээ. Яг хэрэг болохоор л залгадгаа. Тэгээд тийм болохоор би зайгаа барьсан гэж байна. Хүн чамрыг хэрэгтэй үедээ залгаж ивэл ер нь бол гоё шүү дээ. Гэхдээ тэр хэрэг гуйж байгаа хүн чинь чамруу бүр ингээ баян залгаад байгаа бол тэр үнэхээр л ядаргатай л да. Хүн бас ингээ тодорхой хэмжээний мэдрэмжтэй байх хэрэгтэй. За энэ хүнээс би тэдэн удаа юм гуйсан юм чи одоо бас гуйхад арай хэцүү шүү гэд. Тэгээд болж игэл хүн өөртөө арчаатай өөр өргөл аваа явчихад ер нь бол зүгээр. Гэхдээ хүн тусламж гарах цаг үе тохиолдно л доо. Тэгтэл ер нь тийм. За тэгээд дөрөвт ойлгосон юм нь ер нь бол бас ингээд мөнгнөөс болоод тэгээ салцсан юмнууд бас байна тий. Мөнгө зөвлөлөөгөө олчдаг юм. За энэ болохоор тэр 3 дахь хэрэгцээ гэсэнтэй ингээд нэгтгэдээд орчиж магадгүй л дээ тий. Хэрэгцээ нь гарахаар гэдэг нь бас мөнгө хэрэгтэй байж болно шүү дээ тий. Тэг ингээ айрхуу болохоор бас залгаж ийн гэжсэн тий. Тэр бас энэ хэрэгцээ гэсэн категори руу орчих байхаа гэж бодож байна. За дөрөвдүгээрт бас нэг ер нь анзаарчихсан юм нь болохоор уулзах цаг нь багасаад ирсэн гэж юм тий. Тэгээд найд байха болсон гэж байна. Энэ бол угаасаа хүний амьдралд байдаг л нэг юм үзэгдлэх гэж би боддог. Түрүүн би хэлсэн шүү дээ тийм. Ингээд амьдрал, ажил, гэр бүл мүлээ ингээд авч явахын тулд мэдээч хэрэг бүх юмыг төгсөөр нь авч явж байгаа хүн бол үнэхээр перфект байна л гэж хэлье. За өөр анзаарчихсан юм гэх юм бол найзынхаа нөхрүүдтэй суугаад алга болцоод байсан юм шиг шүү дээ тийм. Ямар балиар бузар юм бэ та нар. Найзынхаа ир олдохгүй байгаа шүү дээ. Найзынхаа нөхөртөө тэгж яваад байдаг. Ямар заван балиар амтд бай та нар. Тэгж болохгүй. Тэгж буйндаа бодроо хийж болохгүй найзуудаа. За тийм л анда. Өнөөдрийн ингээд хортой toxic friendship найз хүрэлийн талаар ярьсан дугаар маань ингээд дуусч байна. Та нарт таалагдсан бол гоё лайк дараарай. Тэгээд миний сувг дээр subscribe дараарай. Цаашаага ийм түүх сонсохыг хүсэх юм бол бас гоё комент бичиж үлдээгээрэй. Өөрсдийнхөө санаа бодлыг ч гэсэн доор ингээд бичээд үлдээгээрэй. Би цаашаага өөр гоё ийм хөбөглөнүүдэд зөндөө их оруулахыг хичээнэ. Ямар ч цаглаа би шалгалтандаа тэнцэх хэрэгтэй байна. Дараагийн 7 өдрийн 3 дотор би шалгалттай байгаа. Хамгийн хайж байгаа аман шалгалт маань байгаа. Окей. Баяртай.